За үжимэнд за өнөөдөр хайлт тулд Монголын нөгөө олигарх хөрөнгө чинээтэй эрх мэдэлтэй задарсан тэ одоо би бол нэг баян ядуугаар нь ярмааргүй байна. Олигархуудын хүүхдүүдийн оодорсон бацаануудын шүүхрэл болжээ. Хүн зоддог, баярхдаг. Баян ядуугийн ялгааг нийгэмд бий болгодог. Тэр шүүхрлыг сая гарсан шийдвэрийг хальт харлаа. Ямар юм гинүү? Хүнд гэмтэл учруулад хүнийг зодоод хэдэн тэрбум төгрөгийн эмчилгээний зардал гарсныг нөхөн төлсөн гэдгээрээ хөнгөө зорчихэр хязгаарлах ялгийг шааж байна. Уучлаарай. Би хэдэн одоо тэ шоронд бас ял идэлж исэн хүний хувьд шоронд ямар ялаар залуучууд ял авсан гэдгийг нүдэрээ харж судалгаа хийсэн хүний хувьд харин хоёр үг хэлчмээр санагдлаа. Яг хөө залуучууд зодолж л байдаг. Нэгнийгээ зарим нь одоо хөнгөн гэмтээжл байдаг. Нэг заримыгаа хүнд бүртээгээд алаа хядсан тохиолдол гардаг штэ. Би бол залуучуудыг зодон зохионоос хол зүгтаа 21-р 100 л гэж аль болохоор зөвлөхийг хичээдэг. За намайг 461 төрөгдөж явахад хэд хэдэн залуучууд ял аваад надтай таарж ирсэн. Зүгээр л нэг найзуудтайгаа пи уугаад орой хамарганд нь цуг явж ирсэн найзууд нь пит бадгаад зодолтод унсан гэж байгаа. Бууд руу ороод нэг найзынх нь халааснаас нэг хийм буу гараад ирсэн гэсэн. Газар унсан тэр нь камерт бичигдсэн. Тэгээ нөгөө зэвсэгтэй зодон гэлүү зэвсэгтэй дээрэм гэдэг. Тэрүүгээр тэнд байсан нөхдүүд бүгдэнд нь ял өгсөн. Тэр нь зүгээр дагаа явж ирсэн нэг ардын хүүхэд 3 жил 8 сар ял авсан. Камер дээр тэр ямар ч зодоо хийгээгүй зүгээр юугаач мэдээгүй хийцгэөрөөгөө найзууд нь цуг явъя гэхээр нь одоо шоудах гал цуг яваад далминдаа нэг буудлаар ороод гарсан юм байл. Тийм хүүхэд 3 жилийн 10 сарын 20 хэл авсан. Тэгвэл тэрийг бүр 20 сар байгаа заяа. Батлан даалтанд гаргаагүй 20 сар байгаа ял өгсөн шүү дээ. Боддоо. Иргэн Б гэдэг дүү заяа. Тэгвэр хэмээн ялаа авчаад 2 жил хоригдсон. Шүүх хурал нь болно гэж буцаал, задраал, прокурор мөрдөн байцаалтанд буцаагаал, шүүх рүү явуулаа, шүүхээс задраал гэд үндсэндээ 2 жил хоригдож байгаа тэр залуу 3 жил 8 сар ял авсан шүү дээ. Ерөөсө гар бие оролцож зодолтоогүй гэж байгаа шүү дээ. Зүгээр дагаа явж исэн залуу заяа. Хоморгонд өртцсөн. Зодоо хийж ирсэн нөхдүүдийн хоморгонд өртцсөн байхгүй юу? Тэгээ тэрийг зодоо хийгээгүй гэдгийг камерын бичлэг, нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг энэ төр бүгднгээр нь гэрчлэгдсэн залуу 3 жил 10 сарын ял аваад тэгэл хамгийн сүүлд надад юу гэжсэн гэхээр би 2 жил соронд батлан даалтанд гарсангүй тэгсэн аав ээж нь юу гэдэг гэсэн чинь зайлвал хөөх ээж нэг юм худалдааны төвүүдүүдээр лангуу түрээсэлж ажилуулдаг. Түрээсэл лангуун дээр хүнсний бараа зардаг. Тааван зайлвал юу ч хэлээдээ сахиулж хэлүүж олооч ч хэлүү тийм нэг жирийн лайлын хүүхэд өөрхий гэр оролд амьдэрдэг. Тэ өөрөө бас нэг завсар зайгаар нь аав ээжтэй туслаа лангуу мангуун дээр суугаад барилга марилга дээр ажиллаа явдаг залуу байхгүй юу? Өөрхий жирийн айлын хүүхэд. Тэднийг болохоор зэрэг 2 жил хорж жагаад 3 жилийн ял өгч ирсэн. Тэгэхэд өнөөдөр Баатар сайхны мангар утсаа мөн үү хэлээр гар зүгтааж ягаад ирсэн. Цэрэн пунцэг гээд Монголын ард түмнийг спертээр хорлж, арх үйлдвэрлэж нэг 5-10 цалтар цаастаа болсон. Өнөөдөр ч гэсэн одоо арх бий үйлдвэрлэл ард түмэндээ сагаал улс төрд ороод худлаа шаагаад явж ирсэн нэг мүү. Одоо нэг за одоо нэг муу чихэн чаас хаашаа битээ. Нэг муу улс төрчийн нэг муу чаавас улс төрдөл цэрэн пунцэг хинч штэ. Цэрэн пунцгийн нэг аархуу бацаа. Эрлийн Эрдэнэт гээд байгаль алж явсан алуурчин бас л нэг улс төрд нэг шалаагүй нэг хэдэн жил улс төрд явсан Эрлийн Эрдэнэт гэсэн шунлын бузрын тэ аархуу бацаа мацааны ял болчихно. Торгох хэрэг, зорчих хэрэг хязгаарлах ялгийг шааж байна. Уучлаарай. Зорчих хэрэг хязгаарлах гэдэг чинь ял биш. Үндсэндээ гэртээ тэгээд бараг буудан дээрээс телевизээр үзэж байгаа л дуусаа. Шаан үсттэй Одоо дэрэгдэн мань цайныг бүр шорон гяндангаас гаргахгүй байсаар байгаад батлан даалтанд гаргахгүй байсаар байгаад ял өгдөн шүү дээ. Намайг ял өгөхдөө Арангаа аймгийн нэг хувийн дампуурсан сургууль төгссөн нэг балаа авгаа надад 3 жил 10 сарын ял өгөөд заяа. Тэгээд Чингэлтэй дүүрэг гэдэг Сүхбаатар дүүргийн эрүүгийн иргэн шүүхээр готод үлдсэн. Боддоо зарим нэг шүүгчнэр ий болчиход байгаамаа чаавас. Одоо энэний ард чи юу явж байгаа ойлгомжтой шүү дээ. Ардын хүүхдэд ял шаагаад авилгалчдын хүүхдүүд аархуу баян тарган эрх мэдэлтэй айлын хүүхдүүдэд зүгээр л зорчих хэрэг хязгаарлах ял. Хааваа нөгөө шудрах эс. Хааваа нөгөө
одоо ялгамжгүй байдал инээ тэрэ гэдэгтэйсэн. Ялгамжтай байгаа ч гэдэг. Яг го бид нар хүүхдүүдэд янз бүрийн байдлаар одоо нэг хатаа орсол өгөөд ял өгөх ёстойгээд мууг нь үзэх гээд байгаа даа биш. Ардын хүүхдүүдэд бас адилхан андаач л гэж байгаа. Өөрхий гэр оролт, ман шиг гэр оролт өссөн. Ман шиг нэг жирийн жолоочийн хөдөө орон нутгийн ийм ардын хүүхдүүдийг тэгвэл бити ялгал да та нар. Адилхан тэгэл орчих ирэх нь хязгаарлал да. Тэ. Өнөөдөр бодолтой жирийн ардын хүүхдэд зүгээр шоронд хорсоор байгаад ял өгчнийг би нүдэрээ харсан шүү дээ. Одоо наадуулчих орчих ирэх хязгаарлалгаа тудлаа шаалж байгаа. Хязгаарлуулахгүй гэртээ тэг айгүй цагаа муурандаа зүйлгээл наад чи гэртээ гадаад зугаалаа шаана. Ойлгомжтой шүү дээ. Мэдэн шүү дээ улгаач нарыг. Өнөөдөр шоронд номтой баяргаал бас нэг уул уурхаан том олигархийн хүүхэд шоронд орсон нэртэй цэцэрлэгт байж байгаа юм шиг шоронгийн гадаа зоон дээр амралтынхаа машинд авгаа хөвгтөө эргэлтээр ирээд тэр жаалж байгаа л гарсан шүү дээ. Тэгээ шоронгийнхоо дарахыг худалдаад авцсан одоо маки хамгаалалтын албарыг дарах идэг гэсэн шүү дээ. Эдгээр шоронд суудаг гэж бодож байна уу? Үгүй шүү дээ. Шоронд зоор орохгүй зооны гадаа шүү дээ улгаач нар. Эрүүгийн хуулиар одоо энэ шоронд нөгөө авилгалын хэрэгээр шоронд ял авсан цагаан захтнууд шорон суудаг гэж бодож байна уу та нар? Харин би бол жигхэн зоор алдаж ин заавын хүүхдүүдтэй хоригдлуудтай тэр зоонд байсан заа юу. Бусдын зооны гадаа байдгийн заа юу. Би одоо тэр ингээд ярихаар адилхан шоронд байсан хүмүүсээ ярих болчоор хүн чанарын хувьд жоох муухай юм да. Номтой хоёр шоронд суугаагүй. Заа юу. Зооны гадаа тусдаа байранд амьдарч ирсэн. Өөрөө махтай хоол ижлээ таргаа өнний мах чанаал. Тэгэл найзууд нэргэлтээр ирээл аав ээж нэргэлтээр ирээл. Тэгэл цуг амьдарч ирсэн нэг хүүхнээ өдөр шингүү авцраал зүгээр гадаа аяллах нь машин байж исэн гэж байгаа. Багнуурын шоронгоос зүү арагийн шоронд ирээд хоригдж исэн хоригдлууд надад ярьж байгаа юм чи яах. Номтой хоёр тэнд бол зүгээр жаалж ийн гэж байгаа юм чи. Ингээл мөнгөтэй айлын хүүхдүүд шоронд орсон ч шороо үйлчлэхгүй заа юу. Манийг бол бүр аваачаад ардаас нь тусгай ажиллагааных ирээл яргалаад хүзүүн дээр ингээд 4-5 цаг суулгаад галан цуугаар алхуулаад жиг солиор уулсан шүү дээ. Жирийн ардын хүүхдүүдийг шүүгэн шийдвэрийн тусгайгийнхаа очиод зүгээр ёстой гөлгөө болгож ирсэн шүү дээ. Уг нь бол яг шүүгэн 20 ангид бол нөгөө хоригдлууд бослого тэмцэл гаргасан, үүмээс амуу гаргасан, онц ноцтой хоригдол оргосон үед шоронгийн тусгай ажиллагааных явж, шүүгэн шийдвэрийн тусгай ажиллагааных явж тэрийг талсан зогсоох эрх үүрэгтэй байдیں۔ Зүгээр мөрөөрөө засрал хүмүүжлэгээ хүмүүжилж байгаа хоригдлуудыг тэгдэггүй байхгүй юу? Гол нь намайг зүү хараад хоригдож байгаа учраас миний хандыг дарах гэж тусгай ажиллагааны буу арьсан бүрэн зэвсгэлсэн нинжа хувцастай хүмүүсээр очиж яргалуулж ирсэн заа юу. Боддоо. Зүгээр нэг ингэж өвдгөн дээр нэг 2 минут суух нь үтгийг 2 цаг тэг суудагсан шүү дээ. Ингээд цолгоогд галуу зүүн дээр нахуулаад хөл бадаараа зүстэ гачин болж ирсэн шүү дээ. Тэгээ орой өрөөнд орж ирээд цементийн шалан дээр ингэж хөлгөлийн жийл гэж ингэж суулгаад заа юу. Ингэж суулгаад ингээд толгоогоор өвдгөн дээр хүрч байгаа шүү дээ. Боддоо. Ингээ яргалж ирсэн шүү дээ. Мань заныг бол шоронд жиг яргалж ирсэн. Тэгээ би ч тоогоогүй дэнэ төрөл ойлгомжтой л да. Зүгээр хилмигдүүлж яд өгчөөд ядаад Улаанбаатарт нэг шоронд аваачаа шидчихгүй бүр намайг заа юу. Яста кино шиг болсон. Би одоо ном бичиж байгаа. Номон дээр бичин заа юу. Магадлан гэдэг нь нөгөө давхын шүүхийн магадлан гарч ирээд маргааш нь 14 хоногт ингээд шүүхийн шийдвэр дээр юу яадаг байхгүй юу? Нэг хурандаа байдгийг. Очиж хоригдлуудаа саналыг аваад гэр орон хаана, ар гэрийнх нь байдал юу, ар гэр нь эргэлтээр ирэхэд төрхий боломжтой бололцоогүй бас асуудаг юм л да. Нэг хүний эрхийг одоо нэг эрхийг дээдэлдэг, хүний эрхийн конвенц нэгдсэн орсон, ардчилсан орон ухаантай юм учраас. Манийг асуугаагүй шууд магадлан гарлаа маргааш нь шууд зүү арагийн шоронд руу авэдсэн, зүү арагийн шоронд авчиж чад яргалсан надулч заа яа. Одоо тэгэхээр зүгээр нэг мөө том дарга нарыг болохоор зэрэг одоо энэ аюур сайхан байхын шоронд цугаагүй шүү дээ. Тэр амралтын бааз дээр гівчээр гисэн шүү дээ. Тэр юуныг гэлээ? Шүүгэн шийдвэрийн нэг амралтын бааз байдаг юм аа зусаа тэр богд ууланд байдаг. Тэд гівчээс гисэн шүү дээ. Тэ нэрш одоо тэгээд шоронд орцсон албан тушаалын хэрэгэрч байсан шоронд авсан хүмүүсийг тэр ингэж яриад байх уу? Аюур сайхан авилгалч хөнгөө ял авсан. Насаар хэд хөрөнгө урангуурах нүүрсээр тасарцсан. Нэг 2-3 жилийн ял авсан. Манд болохоор зэрэг бас 4-5 жилийн ял өгчөө төш. Тэгээ шоронд авич яргалж байгаа байхгүй юу? Яг адилхан ардын хүүхдүүдийг тэгдэв. Энэ харин эрх мэдэлтэй дарга цэрэг олигархуудын хүүхдүүд бол яаж чадахгүй шороо үйлчлэхгүй заа юу? Шорог худалдаад авдагч надад ч нэг нөгөө хэлэхэд улгааш нар. Тэ. Тэгэл өөрхий зайлвал
зүгээр нэг согтуугаар хоёр нөхөр хоорондоо зодтолтоод нэгэндээ хөнгөн гэмтэл учруулчихад ял хорих ялцаа юу. Зүгээр нэг согтуудаа нэг жуулчны бааз дээр архич чонжохол шүн халуураад технээс нарих аваад ууцсан үрийг нэвтрэлттэй хулгаагээд 2 жилийн хорих ялцаа юу. Нэг жоох хөөхтэй. Нэр ярив нэр зөндөө кейс байна. Саа юу. Нэр шүү. Тэгсэн чи эднэрт нэр гошин шогийн ял өгч штэ. Болилдоо яасан. Баатар сайхан чи үнэхээр мөнгөтэй юм байна. Танаа хүүхдүүд хүн алсан ч Монголын хууль та нарт үйлчлэхгүй юм байна. Цэрэн пунцгаа чи их аахгүй юм байна. Тэ Монгол Ардын намын гишүү юу гэсэн гэлээ? Тэр сайдтай найз манай аав их хурлын гишүү байсан. Манай аав цагдаагийн дарга байсан гэд аавуудынхаа нэрийг хэлээд хоорондоо алалцчихэр гэж штт. Амар уу? Тэ одоо бүр хүүхдүүдэд өмжүүлж чадаагүй байж бас улс төрд гэж шааж байна. Би хэлээд байгаа шүү. Энэ авилгалчин, олигарх мөн үү? Тэ энэ баян тарган гээд байгаа хүснийх нь баян байдгийн хөдөлмөрийгээд баяжсан хүмүүсийг бол би бол одоо хөдөлмөрч хүмүүс гэж хэлэн заа юу. Тэгээ наран тул дээр 8 игээд мянгат малчин залчин хөдөлмөр хийсэн барилга байшин барьдаг тэ хүмүүсийг л хөдөлмөрч гин. Зүгээр мө байгаль алаад арх үүдүүлж бусдыгаа хорлоод улс төрд ороод хулгай хийгээл өөр хүүхдүүдэд шоронд орохгүй авч үлдээл хүн зодуулаад хүүхдүүд нөмөжл байхгүй. Зүгээр л захын одоо Монголын гайгүй одоо тэ хөрөнгө чинээтэй айлын хүүхдүүд гэж байгаа нь эднэр штэ боддоо. Хаавын таван богд Баатар сайхан. Одоо зүгээр жирийн иргэдийнхаа бизнесийг булаагаад Баатар сайхан балчтын үхрийн бизнес рүү мөнгөөр морполдод орцсон. Хаан банкны мөнгийг тийш яваадаг. Мөн үү? За тэгээд хоол ундны бизнес рүү орцсон. Өөрхий одоо мө гадуур байгаа нөгөө хоол унд хийгээл зайлуул үйлчлэгээний бизнесийг явж байгаа, өр зээл тавь явж байгаа хүмүүсийн бизнесийг дампууруулж байгаа. Нөгөө хүчтэй хүчгүйгээ няц дарддаг гэдэг одоо тийм хуулиар заа юу. Тэгээ өөрийнх нь хүүхдүүд болохоор зүгээр ардын хүүхдүүд ял аавна, Баатар сайхны хүүхд ял авахгүй. Амар эднэрт бүх юмараа монополдож байна улгаачуд. Тэгээ хүүхдүүдэд хүмүүжүүлээгүй. Тэгээ бас хүүхдүүд нь том аарах уу. Зүгээр нэг л өдрийн тэдний баригдсан нэг өдрийнх нь шоу штэ. А баригдаагүй хөшгөний ард бол эднэр бол зүгээр цуслангийнхаа байшинд аваачаад зодож нүдээд гүчирхийл үйлдээд тийм ээ мансуурлын бодис сэргэлээд бүр октоодыг яргалдаг гэж байгаа юм шиг яргачингууд улгаач нар гадаадаар зугаалуулна гэж авч яваал тий түрүүчээсээ гадаадаар ард тамхи татч явж байгаа үхэл дахиад зугаал садралж явж байгаа баяа айлын хүүхдүүд их задарч байгаа шүү улгаач нарын хүүхдүүд тий тэгэхэд хадагшаа имчилгээнд явж чадахгүй жирийн айлын хүүхдүүд зөндөө байна цаагуурчаа. Фэйсбүүкээр дүүрэн өвдсөн зовлсон имчилгээний зардлаа яа гэж байгаа айлын хүүхдүүд зөндөө байхад улгаач нарын хүүхдүүд гадаад сурж байгаа нэртэй баахан эрхэлж зугаарч шоудаж те хар тамхи татж ингээд ирж байгаа. Ирээд Монголдо нэг нийгэмдээ зөв үлгэрлэн дуурайлаад нэг мөрөөр ажил хийх амьдрахгүй бааранд арх хүн зодоо хийнэ. Ихэнхийн дарддаг харин саяных бол дарагдаагүй баригдсан нь энэ штэ. Баригдаагүй өчнөө тохиолдол байгаа штэ улгаач нар. Сая дээр 16 настай охиныг бас л нэг олигархуудын хүүхдүүд лавгайцсан юм шиг байлаа шүү дээ тий аав ээж зарлахгүй байгаа нам дарж байгаа бодвол одоо нам дараад хэвлэл мэдээлэл бол гагтал мөнгө өгч байгаа үз улгаач нар бүх юмыг мөнгөөр шийддэг нэр Монголд ийм л байна шүү дээ шударга саа байна